Биед хэрэглэгддэг энергийн нэлээд хэсэг нь дотоод орчныг тогтвортой байлгахад буюу гомеостазад зарцуулагдана. Мөн гомеостазыг хадгалахын тулд бидний бодисын солилцоо хэрэггүй хорт нэгдлүүд үүсэх ба тэдгээрийг биеэс зайлуулах хэрэгтэй болдог. Энэ процессыг ялгаруулах гэж нэрлэнэ. Хэрэггүй нэгдэл дуус, ионууд, эмийн үлдэгдэл болон бодисын солилцооны хаягдлууд багтана. Ялгаруулах эрхтэн тогтолцооны чухал эрхтэн болох бөөр нь эдгээр нэгдлийг гадагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялгаруулах эрхтэн тогтолцоонд бөөр, шээс дамжуулах суваг, давсаг болон шээсний сүвээс тогтно. Шээс үүсэх үйл явцад бөөрийн артер хэрэггүй. Хаягдал бодисууд агуулсан шүүгдэггүй цусыг бөөр рүү авчирдаг бол бөөрийн вен бөөрнөөс шүүгдсэн цусыг эргүүлж зөөдөг. Шээс буюу биед хэрэггүй бодисуудыг агуулсан шингэн давсаг руу шээс дамжуулах сувгаар дамжин зөөддөг. Бөөр бол шош хэлбэрийн хос эрхтэн бөгөөд хэвлийн ар хүндийд байрладаг. Бөөр ойролцоогоор 130-аас 140 г жинтэй. Бөөрийн дотоод хонхор ирэмгийг бөөрийн үүд гэх ба цусны судас мэдрэлийн судас, шээс дамжуулах суваг эндээс гардаг. Бөөрийн гадна талд хатуу холбогч эдээс тогтох бөөрийн капсул байна. Бөөр нь холтослог болон тархилэг давхраанаас тогтно. Бөөрийн тархилэг давхраа бөөрийн пирамидыг бүрдүүлэх ба пирамид бүр гадуураа холтослог давхрахтай байна. Бөөрийн твшин бөөрийн үүд хэсэгт байх хавтгай юулгүр хэлбэртэй бүтэц бөгөөд бөөрийн пирамид дүүссэн шээсийг цуглуулах үүрэгтэй. Эндээс шээс дамжуулах суваг гардаг. Бөөрийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж бол нефрон юм. Бөөр тус бүр ойролцоогоор 1.2 сая нефрон агуулна. Нефрон нь 3 үндсэн үүрэгтэй: үүнд, фильтрац, эргэн шимэгдүүлэлт, идэвхтэй шүүрэл багтана. Нефроны эхний хэсэг бол бөөрийн түүдгэн бөгөөд холтослог давхрагт байрладаг. Цусны фильтрац буюу шүүгдэлт түүдгэнцэрт явагдана. Түүдгэнцрийн хэсэгт гломерул гэж нэрлэгдэх афферент артериалоос салаалсан хялгасан судасны бөөгнөрөл байх ба 2 давхар уутад хан болох бомын капсулаар хүрээлэгдсэн байдаг. Энд хялгасан судасны талбай маш их бөгөөд даралт ихтэй тул цусны фильтрац явагдаж үүссэн шүүгдэс хялгасан судасны хан болон бомын капсулын дотоод ханаар нэвтэрдэг. Өдөрт бомын капсулд 180 литр шүүгдэс үүсэх боловч ихэнх нь нефроны дараагийн хэсгүүдэд эргэн шимэгдэж өдөрт ердөө 1.5 литр шээс үүсэж гадагшилдаг. Бөөрийн түүдгэнцрээс шүүгдэс ойрын тахир сувг руу орно. Энэ дуус натрийн ихэнх хэсэг хялгасан судас руу эргэн шимэгдэнэ. Идэвхтэй шүүрэл мөн энэ сувагт явагдана. Түүдгэнцэрт байх шүүгдэс рүү орж чаддаггүй хорт нэгдлүүд эмийн үлдэгдэл нефроны сувгийн систем рүү орно. Нефроны дараагийн хэсэг бол генлийн гогцоо бөгөөд бөөрийн тархилэг давхрагт байрлана. Генлийн гогцоо уруудах өксөг хэсэгтээ бөгөөд шүүгдсэн хэмжээг багасгах үүрэгтэй. Уруудах хэсэгт шүүгдснээс ус эргэн шимэгдэх ба ингэснээр осмос концентрацийг нэмэгдүүлдэг. Натрийн ион эргэн шимэгдсэний улмаас өксөг хэсэгт шүүгдсэний концентрац буурдаг. Холын тахир суваг гомеостазыг хадгалахад чухал үүрэгтэй. Эргэн шимэгдэлт, идэвхтэй шүүрэл аль аль нь энд явагдах ба үүнийг гормон зохицуулна. Цус болон шээсний хэмжээ зохицуулагдаж байдаг. Хэрэв цусны эргэлтэх цусны хэмжээ буурвал гормон ус